Анхны хайр заримдаа бидний өөрийгөө нээж олох хамгийн сайн зам байдаг юм шиг. Түүний хажуудал зүрх маань юу хүсдгийг, айдсаа юу болохыг ойлгож авдаг бах. Бяцхан хүү Илиас аав ээж ахын хамтаар жижигхэн хөдөөгийн хотод амьдардаг аз жаргалтай хүү. Аав нь энэ газартаа бяцхан одож байгаа. Түүний гаргасан анхны хайр хэмээх дуу нь энэ хавьдаал байлдан дагуулж байгааг нь. Илиасын найз охиныг Валери гэх ба тэдний харилцаа дурлалт хосод гэхээсээ илүү ах дүүс найз үчиг байдаг. Нэгэн өглөө тэдний хурш байшинд шинэ эзэд нь нүүн ирдэг. Тэр айлын хүүг Александр гэх бөгөөд өөртөө итгэлтэй, стиллэг хөөрхөн хүү. Түүнд бие тоосон их зам байхгүй тул Илиасын найзуудын хүрээлэлд амархан усаж чаддаг. Хичээл таран манай хоёр дугуугаар хайрж явах замдаа голын эрэг дээр зогсон хайр дурлалын тухай ярилцсан. Илиасыг цаашдаа булцгараа, Александрыг харин Алекс гэд явъя. Булцгараа түүнээс хүн дурлаж үзсэн үү гэхэд тийм ээ гэж хариулсанд ямар мэдрэмж төрдөг вэ хэмээн сонирхоо асуув. Ястай гоё мэдрэмж. Чи харин үзсэн үү хэмээн асуухад мэдэхгүй байна гэснээр манай булцгараа найз охинтой ч гэсэндээ хайр гэдэг яг ямар мэдрэмж болохыг ойлгохгүй байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа бололтой. Тэгсэн Алекс маань өнгөрсөн жил нэгэн хүүтэй уурдаг байснаа нууж ичилгүй түнд хэлдэг. Ингээд манай хоёр тэндээсээ тус тусын зүг хөдлөх ба булцгараа өвөө дээрээ очин фермийн ажил туслаад гэртээ ирэхэд шинэ хөршүүд нь ирчихсэн хамтдаа хооллон сууж байдаг. Булцгараа Алексийн өрөөг сонирхон явж байхдаа нэгэн эмэгтэй зургийг харах ба манай Алексийн ээж юм. Түүнийг 9 настай байхад өөд болсон бөгөөд одоо аав дүүгийн хамтаар энд нүүн иржээ. Алекс төгөлдөр хуурын ардсан ай тоглоход булцгараа өөрийн мэдлгүүл түүнийг ширтгэн өөр нэг шинэ мэдрэмжийг түүнд төрүүлнэ. Манай хүнийг явж яасан найзууд нь цаас арай шинэлтэй дайсанд очиж харахад тэдний гэр бүлийн зурган дээр ирээчсэн байх ба газраас олсон гин. Булцгараач зургаа аван 0 ороод гарч ирэхэд Алекс өөрт нь ч гэсэн иймэрхүү зүйлс тохиолддог байсан болохоор жудогийн дугууланд явдаг байснаа хэлэх ба хэн ингэснийг нь олох юм бол болгож тавина гэд булцгарааг мань инээлгдэг. Манай хоёрыг хамт явж байсан ахлах ангийн бололтой хэдэн хүүгүүд Алексыг эмгтээлэг байна гэж хэлсэнд дууг нь хөшөглж хачаад зүхтаан эзгүүрсэн байшингаар тэнэж голд хамт сэлэн хөгжилцгөөн. Гинэд асарсан борооноос зүхтан хорогдох үеэр Алекс төвний нуруу руу халуун амьсгалаараа үлийн улаацуулж манай хоёр анхны үнсэлтэд доглол дүүрэн хийдэг. Хэдийн энэ үнсэлтээс манай булцгараа бултаагүйч түүнийг нэг л дотгошоо болох ба ээж нь үүнийг нь анзааран ярилцах гэхэд би зүгээрээ гэд өөрийгөө хаачдаг. Найзуудаараа усан санд хөгжилтцгөөн сууж байхдаа булцгараагийн найз охин миний төрсөн өдөр удахгүй болох ч байгаа болохоор төрсөн өдрийн өдөрчлөгтөө хос дүр тойрон хуцлаж тэмдэглэмээр байна гэд найзуудтай хэлнэ. Орой болоход Алекс гэртээ харин бусд нь тэндээ нэгнийхээ эмээгээсээ хуссан пивгон майхандаа хонхоор олно. Найз охиныгоо унтсан хойгоор сэмээрхэн босоод Алексийн гэрийн зүг дугуйгаажийн хурдлана. Түүнийг дуудаад үнсэх гэж оролдоход Алекс болиулдаг. Магадгүй түүний зүрх яг энэ мөчтөл Алексыг хамгийн ихээр харахыг хүсэн тэмүүлэн ирсэн баг. Булцгараа найзуудын хамтаар сууж агаад тэндээс холтоход Алекс түүний араас дагаад хүрээд ирнэ. Ингрийг нь налан зүгээр л дэрэгдэн байхад болно гэж хэлэх ба энэ үед түүний найз охин чирчгсэн тэр хоёрыг харан уурлаад авчихдаг. Манай булцгарааг голын эрэг дээр бодол олон сууж байхад Алекс хурж ирэн түүний хуучин амьдардаг байсан хотоолох Брюсселд хамтдаа очихыг асууна. Тэгээд манай хоёр Брюсселд ирэн хотоор зугаалаад Алекс авга ахынхаа жижигхэн пабад түүнийг дагуулan очиход маш урайлгхан хүлээж авна. Алекс түүнийг найз залуу хэмээн Францаар танилцуулахад булцгараа ямар утгатай үг болохыг түүнээс асуусаар үлдэнэ. Тэнд Алекс маань авга ахын хамтаар төгөлдөр хуур тоглон төгөлдөр хуурын аянд дива дуулна. Булцгараа тэндээс гарахдаа Алексийг хүнсэн Францаар найз залууч нь байна гэд хэлдэг. Баг багаар өөрийн дотоод мэдрэмжүүдээ хүлээн зөвшөөрч эхлэн Алекстай хамтаа цагийг өнгөрүүлж эхэлдэг. Өвөөгөндөө очин түүнийг танилцуулж өвөөтэйгээ гуруулаа характер бариад л түүнтэй өнгөрүүлэх аз жаргалтай дурсамжуудыг баг багаар бүтээсээр Алекс маань тэнд сакс тоглохыг бол хашрааж байна. Эсрэг бага хожин булцгараа дээр ирээд түүнийг тэрхэд бусад хүүхдүүдээс санаа зовон зүхтана. Алекс маань бусад хүмүүс мэдсэн ч хамаагүй гэдэг бол булцгараа харин өөрийгөө сайн илэрхийлж чадахгүй түүнийг гомдоочдаг. Булцгараагийн маань дотор айдас, догтлол, тэмүүлэл гээд бүгдэл зэрэг мэдрэгдэж байгаа болохоор яах учраа олохгүй л байгаах.
Өөрт төрөөд байгаа энэ мэдрэмжийг дахин нэг удаа үгүйсгэхээр шийдсэн үү? Найз охиныхоо төрсөн өдөр дээр хос утсаа өмсөн очино. Алекс манид Жокер олчихсан байна. Түүнийг харсан болцоороо харцаа салгаж чадахгүй л байна. Тэд шил эргүүлэн тоглох ба Алекс шил эргүүлэн Томас гэх хүүг сонгоход өө хамаагүй гэж түүнийг үнсгэд Алекс маань босоод явна. Найзууд нь араас нь дуудан найз Лукас нь түүнийг яасан бэ гэхэд тэр инээдтэй биш ээ. Би тэрнтэй адилхан ижил хүйстэн биш шүү гэд хэлнэ. Бас Алекс тандан хараал эцэн Брюсселтэй байж байсан бол ийм зүйл тохиолдохгүй байсан гэж оролдог. Булцараа маань гүйсээр өвөө дээрээ ирэн түүнд тэрвэрлэн сэтгэлээ твтэн. Маргааш нь ээж нь түүнийг авахаар ирэхэд өвөө нь аргалаад аваад үлддэг. Сэтгэл санаагаар унжигсан манай хүнийг өвөөнд дагуулan явж анх эмээтэнд болцдог байхдаа очих дуртай байсан газраа аваад ирдэг. Булцараа маань Алексыг их мэдрэмжээ үүсгэж найз охиноо хайрлах гэж хичээсэн ч эцэст нь надад хайртай хоёр хүнийг би шархлуулж яана гэхэд өвөө нь чи чин сэтгэлийнхээ дуудлагыг сонсож юу хүсэж байгаа дагах хэрэгтэй. Толгойд байх айцсандаа баригдах хэрэггүй гэдгийг өвөө нь өдийн наслахтаа маш сайн ойлгосон гэдэг. Ингээд манай хоёр аяллаа өндөрлүүлэн ирэхэд ээж нь тэднийг тосож авахар ирсэн байдаг. Гэрлүүгээ явах замдаа ээжигээ машина төр зогсоохыг хүсээд өөрийнхөө хайртай хүнийг Алекс болохыг хэлж хичнээн өөрчлөх гэж хичээсэн ч чадахгүй байгаагаа хэлнэ. Хонгорхоо өрмөндөө өөрийгөө өөрчлөх хэрэггүй. Ээж нь чамайг ямар ч байсан хайрлсан хэвээр л байх болно гэд түүнийг тэрвэрдэг. Гэртээ орж ирэхэд аав нь түүнийг ургацын баярт ханд явахыг асуухад татгалзаа сууж байсан найз нь дуудаад ургацын баяр дээр очих ба булцгарагийн найзууд санаа зовсон шүү гээл хөөрхөн өгтөж аавна. Тэнд Алексийн аав дүү хоёрыг олж харан тэдэн дээр очиод мэд мэдээд Алексыг асуухад би энэ тавгүрхэд гэртээ үлдсэнийг хэлдэг. Найзуудтайгаа хөвгөлтөнд тоглож агаад Алексыг олж харан шууд л төвний зүг өөрийн мэдлэг байна. Хайгаад олоогүй сууж байсан ах нь ирээд Алексыг бааранд харлаа гэхэд манай унж ахтаа баярлал баар руу очиод түүнийг олж хараад очиход Алекс маань урдын адил дулаахан инээмсэглээрээ түүнийг өгтөж авна. Бусдын юу гэж бодох бол гэх бодлын хүлээсээсээ чөлөөлөгдөн жинхэнэ Илиас гэж хэн бэ? Тэр юу хүсдэг вэ? Чин үннээрээ өөрийн дотоод мэдрэмжийг ил гархан Алексыг үнсдэг. Тэднийг харсан аав нь хурч ирээд булцгаргааг маань үнснэ. Магадгүй эцэгийнхийн чамайг хэн байхаас үл хамааран болцолгүй хайрладаг хайр нь энэ ах. Манай хүн чинь зураг зурх авьяастай шүү дээ. Өвөө эмээ хоёрынхаа зургийг зорон өвөөдөө бэлэглэн түүний сэтгэлийг дулаацуулаад авна. Тэгээд гэр бүлтэй хамт хооллож ясан Алекс дээр очин хөөцөлдөнгөөсээр найзууд дээр ирэн энэхүү хөөрхөн кино маань доосож байна. Магадгүй таны дотор ч гэсэн айдас, хүлээс, өөргөө үгүйсгэх бодол оршиж байгаа бол таны хэн байгаас үл хамааран байгаагаар чинь хайрлах хүмүүс зөндөө байдаг шүү гэд энэхүү бичлэгээ дуусгая. Бичлэг маань таалагдсан бол лайк сабаа дарахаа битгий мартаарай.